Сайн мэцхан үзэгчтэй та бүхэнд бид тариаланчтай ярьж байгаа нэвтрүүлгээ Ховд аймгаас бэлтгэн өргөж байгаа. Олон тариаланчид манай нэвтрүүлгээр та бүхэнд үзэл бодлоо илэрхийлсэн. Харин одоо бид Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Цандаг сүрэнтэй уулзаад байна. Тэгээд бид энд уулзж байгаа учир утга юу вэ гэхлээр тариаланчид маань ер нь одоо ямархуу нөхцөл байдалтай байна тий. Цаашдаа ер нь яавал энэ Ховд нутгийн маань тариалалт хөгжих боломжууд ер нь хэр байна гэдэг талаас нь сонирхъя гэж одоо тань дээр зорж ирсэн байгаа. Тэгээд манай үзэгчдтэй өөрийнхөө одоо үзэл бодол санал солилцгоё. За Ховд аймгийн хэмжээнд өнөөдөр 2025 оны байдлаар 3200 гадалбаад одоо манай 3500 орчим тариаланчтай тариалт эрхэлсэн. За энэ 29.9 мянган тонн одоо ургац авсан ийм мэдээтэй байгаа. Ерэн зүгээр Ховд аймгийн хувьд манай тариаланчтай хувьд бол олон жилийн одоо маш хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн зэрэгт одоо хүрч байгаа. Гэхдээ бид тариаланчдынхаа тулгамж байгаа асуудлууд бол одоо бүсийн хэмжээнд буюу Ховд аймгийн хэмжээнд маш их байна гэж ингэж бодож байгаа. Уламжлал болсон одоо аргаараа бид тариалан эрхлэлүүдийг хүрч байна. За тулгамж байгаа асуудал нь нэгдүгээрт одоо өр бордооны асуудал байна. Үржил селекцийн асуудал байна. За мөн хоёрдугаарт одоо усны асуудал байна. Энэ бол одоо манай Ховд аймгийн бас тариаланчдын тулгамж байгаа нэг асуудал. За дараагийн дугаарт нэг асуудал маань одоо бүсийн хэмжээний хөнгөлт үзэх, хөнгөлт одоо эдлэх мөн нөгөөтэйгүр бас одоо янз бүрийн одоо зээл хөнгөлттэй зээлэнд хамрагдахад аслагдсан бүс нутгийн одоо тариаланчд маань хүндрэлтэй байгаа. Ийм одоо зүйлүүд байна. Хуучин нөгөө бүсийн нэмэгдэлгээд байдаг гэсэн шүү дээ. Тэр тиймэрхүү юм болчихвол бас арай л нуруунд дээр нь хөнгөн тусах бах та. Тий, бүсийн нэмэгдэл маш чухал. За энд бол одоо бол байхгүй байгаа шүү дээ. Одоо бол байхгүй. Эрсдэр суур амьсгалтай энэ одоо орчин нөхцөлд бүсийн нэмэгдэл гэдэг зүйл одоо зайлшгүй байж иж энэ одоо Ховд аймгийн бүгд баруун бүсийн тариаланчдын эрх ашиг хангах юм зүйл байна. Энэ одоо хүсэлтийг бид нар бас холбогдох одоо яам засгийн газарт байнга одоо уламжилж байгаа. Таримлын ер нь дийлэнх тариалттай байгаа төрөл нь юу гэдэг вэ? Одоо жишээлбэл Ховдын булган жимс жимсгэнж гэдэг юм уу те ингээд бас төрөлжөөд явдсан юм шиг санагдیں۔ Дотроо бас те тэгээд буянтад гэл тэгэхээр тарвас гэл ингээл байгаад тах шиг байна. За ер нь бол Ховд аймаг хүнсний ногоо тэр дунд одоо Ховдын шар дөмс гэж ярьдаг. За энэ хүнсний ногоо тариалт дээр бол одоо бас баруун бүс нутгийн хэмжээнд бол нэлээд одоо баруун бүс нутгийн хэрэгцээг хангахаас гадна одоо бас одоо бусад аймагуд руу Улаанбаатар хот руу борлуулдаг ийм одоо аймаг байгаа. За бас дараагийн нэг асуудал бол Ховдын тарвас гэдэг. Манай одоо амт тухай боотны төрлийн тариалт, шивгой тариалах тал дээр бол манай одоо алдартай юм нутаг. За нөгөөтэйгүр жимс жимсхнийг одоо сүүлийн жилүүд манай булган сүмд бол маш эрчимтэй одоо тарьж хэрэгжүүлж байгаа. Зөвхөн одоо булган Ховд аймагтгүйгээр Монгол улсын хэмжээнд манай одоо жимс жимсхний эрхлэгчид тухайлбал одоо Торногов, Дундгов гэх мэт одоо энэ бүх одоо аймагуудад манай булганы одоо жимс жимсгэн булганы алим бол тариалах ажил одоо эд одоо явж байгаа. Ийм зүйл байна. Баруун 5 аймгийн одоо зөвлөгөн маш амжилттай зохион байгуулаад дуслаа. Тэгээд баруун бүс рүүгээ хөгжил ер нь ирээдүй боломж ер нь юу вэ те энэ ч нэ бас хүрээлэнтэй болъё ч гэж ингээд бас санал гарч байгаа шиг байна. Энэ маань ч бас дэмжигдээд явж байгаа юм шиг байна. За баруун бүсийн одоо газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг бид бас Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. За энэ арга хэмжээг манай аймгийн засаг дарга бас санаачлаад бас одоо дэмжиж зохион байгуулсан. За нөгөөтэйгүр хүнс хөдөлж хөнгөн үйлдвэр яам бас энэ ачаал бүглэгч оролцож байна. За манай баруун аймгийн одоо хүнс хөдөлж газрын дарга нар тариаланчид оролцлоо. Бид одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс нутгийнхаа одоо бодлого чиглэлийг тодорхойлоход энэ газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж харж байгаа. За Ховд аймаг бас одоо санаачлаад баруун бүсийн хөдөө аж ахуйн баруун бүсийн эрдэмжлэгийн хүрээлэн байгуулах ажлыг одоо санаачлаад төсвүүдээр одоо мөнгийг нь шийдвэрлээд тэгээ техник эдийн засгийн үндэслэлийг нь мэрэгжлийн одоо хүмүүсээр хийлгсэн байна. Мэрэгжлийн багаар. За энэ бол нэлээд үр дүнтэй гэж ингэж харж байгаа. Баруун бүсийн эрдэмжлэгийн хүрээлэн байгуулснараа бид хөдөө аж ахуйн салбар тухайлбал газар тариалангийн чиглэлийн одоо үр бордооноос нь эхлүүлээд хөрсөөс нь эхлүүлээд бүгдийг одоо шинжлэх ухаанчаар судлаад ямар төрлийн одоо ямар үрийг хаана яаж тарьж өндөр үр ашиг гаргах уу гэдэг асуудал бол
мэрэгжлийн одоо үндсэн дээр одоо бий болох ийм чухал асуудал. Тийм учраас энэ бол одоо нэг новын одоо асуудал гэж ингэж харж үзэж байгаа. Ховд нутгийн хөрсний онцлог их сайхан санагдаад байгаа. Яг тэгэхээр одоо эндээс гарч байгаа жимс улаанлай ойлч гэдэг юм уу те амтдахгүй амт чинжүү гэл ингээл бүгдээрээ их сайхан амттай байдаг. Тэгээд их инновацлог тариаланчт юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр саяхан би бас цагаан бодоо тариалсан гэд ганхуй гэд хүнтэй уулзсан. Тэгэхээр цагаан бодоо бол маш сайхан амжилттай ургаж байгаа юм байлаа. Тэгээд энэ тал руу нь бас тайлбарлаж өгвөл өшөө өөр нэр төрлийн сонис одоо юу байгаа юм бол алим гэлтэхэд нэлээд олон сортууд байгаа дагшгүй. Томат гэлтэхэд чинь бас помидор гэлтэхэд чинь бас нэлээд олон сортууд гарч байгаа тийм тий. За манай хөрс бол одоо үнэхээр одоо газар тариал ирэх тохиромжтой юм хөрс гэж одоо ярьдаг. Тэр ч одоо утгаараа уламжлалаар одоо манайхан маш олон жил тариал эрхэлж байгаа. За энэ сайхан хөрсийг одоо бид нар ашиглаад олон жил одоо манай тариаланчид маань олон төрлийн одоо жимс гэн хүнсний ногоо гэдэг бусад одоо үр тариа гэдэг ингээд тарьж байгаа. За цагаан бодоо бол манай Ховд аймагт одоо өнгөрсөн жил Жимекс компани одоо туршсан амжилттай ургасан 600 одоо тонн цагаан бодоо хурж авсан. За энэ жил бол Жимекс компани 10 гад одоо цагаан бодоо тариалж байгаа. За үүнээс гадна Алтаа сумын улсын системийг түшиглээд мөн Агро Альба компани бас одоо 12 гад цагаан бодоо тариална гэж төлөвлөсөн байна. За манай хөнс удаа жихэн газар бас одоо Копе Монголын олон улсын байгууллагатай хамтраад Мянгат сум дээр бас энэ цагаан бодоо туршилтын одоо ажил энэ жил эхэлж байна. Гэх мэтчлэн манай хөрсөнд бол ер нь одоо маш олон төрлийн одоо үр ашиг өндөртэй юм ургамал ургах тариалахын боломжтой. За нэг зүйл бол бид энэ хөрсөө бас хайрлаж хамгаалах хэрэгтэй. Энэ зүйлийг л шинжлэх ухаанчаар бид нар энэ хөрсөө хамгаалъя гэдэг асуудлыг одоо хөндөж тавиад байгаа. Ер нь хүмүүс маань одоо Монгол улсад бордооны ас сайхан үйлдвэрүүд бий болж байна тий. Тэгээд хэрэглээтэй байгаа бол ялангуяа одоо жимсгэн модны одоо биогум гэж бордоо гэж байна тий. Манай эрдэмтдийн өөрсдийн бүтээсэн. Тэгэхээр энэ бордоонуудын хэрэглээ хэр байгаа бол ийшээ ер нь хүмүүс бас олон жил хэрэгэлцэн идэр зарим нэг мессер хүмүүстэй уулзсан л да би. За ер нь бол одоо манай Монголын эрдэмтдийн гаргаж авсан за компаниудын хийж ирсэн бордоог одоо хэрэглэх төвшин хэрэглээ бол сүүлийн жилүүдэд өсөж байгаа. За энэ бол одоо уламжлуулсан нөгөө одоо өтөг бууцаар бордгоос илүү маш одоо өндөр чанартай энэ бордоогоор бордож хамгийн гол нь тунгийн бүх зүйлийг тохируулж энэ бордоогоор урж илүү одоо амттай ч юм уу ашиг шимттэй ийм одоо газар тариалан эрхлэх ийм одоо бүтээгдэхүүн гаргаж авах энэ зүйлийг манай тариаланчид бүгд ойлгоод ирнэ хэрэгжүүлээд эхэлж байгаа. Хуучин нөгөө нэг уламжлалт арга буюу нөгөө өтөг бууцаар их хийдэг байсан. Одоо баг өтөг бууц нь чалтгай болцсон. Одоо бол бид нар ч яг бактерийн бордоо бол маш хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг тариаланчид маань ярьж илээ. За тэгээд ер нь бол та энэ Ховд нутгийн тариалангийн цаашдаа ирээдүг ер нь юу гэж хардیں۔ Те их л олон боломжууд харагдах юм. Одоо энэ буянт хол гээл сайхан бид бол ингээд бас газар дээрээ сайхан чийг тогтоох гээд чаддаггүй байхад өчигдөр би ингээд тэр буянт холын хажуугаар явж хат маш сайхан ингээд чийг тогтцсон. Үнэхээр баг ингээд өргөж аваачаад тэр төвийн өстэй аваачмаар л юм сайхан чийг харагдаж байна. Тэгээд цаашдаа бол маш том одоо ирээдүй байх шиг байна л гэж харагдаад байна л та. Тий. Манай газар нутг бол өөрөө яг одоо энэ тариалан газар тариалан эрхлэх юм өвөгдөлтэй юм одоо нутаг. Тэгэхээр энэ бол одоо бидний бас том ховор боломж гэж харж байгаа. За нөгөөтэйгүр манад одоо газар тариалан эрхлэх хөгжих маш том боломж байна. За аймгийн засаг даргын одоо үйл ажиллагааны хөтөлбөрт энэ 3500 орчим гадалбаг 100000 хүргэнэ гэдэг ингээд 4 жилийн хугацаанд бид зорилтоо тодорхойлсон. За энэ боломжуудын нэг нь бол услаатай газар тариалан хөгжүүлэх Ховд аймагт. За өмнө нь одоо социализмын үед маш олон услалтын системүүд ажиллаж газар тариалан эрхэлж исэн. За энэ цаг хугацааны үед одоо санхүүгийн байдлаас төр засгийн байдлаас болоод ингээд устж өгөө болсон. Тэгвэл энэ услаатай газар тариалан атарсан талбайг эргээд одоо сэргээх ажлууд эрчимтэй хийгдэж. За нөгөөтэйгүр бид орчин үеийн технологи нэвтрүүлсэн энэ газар тариалангийн салбарыг хөгжүүлэх гэдэг том зорилт тавьж байгаа. Тухайлбал биднэрт одоо бас дараагийн нэг боломж бол гадаад харилцаа. Ийшээ одоо манай Ховд аймаг бол одоо
Шинжээ угрын уртаа засах бүгд найрамдахад болсон шинжээ угрын уртаа засах оронтой шууд хилдэг. За одоо аюулгаар дамжуулаад Оросын холбооны улстай хэлж байна. Увсаар дамжуулаад бас одоо бомбт байна. Тэгээ энэ одоо гадаад харилцаагаа энэ бомбтуудаа төвшлээд бид гадаад харилцаагаа хөгжүүлээд манай хөрш одоо хятад улс хэд газар тариалангийн салбар нь ямар хэмжээнд хөгжсөн байгаа вэ? Бид энэ тариаланчтайгаа тийм л болох том зорилго тавьж өнөөдрийн зөвлөгөөний одоо гол утга учир бол ийм байсан гэж ингэж харж байгаа. Бид орчин үеийн техник технологи нэвтрүүлсэн газар тариаланг хөгжүүлье. Ингэжээж одоо бид энэ тариаланчдынхаа эрх ашигыг хамгаална. Нөгөөтэйгүр илүү одоо өндөр ашиг үр шимтэй одоо ийм газар тариалан эрх боломжуулцааг бүрдүүлье гэж ингэж харж байна. За баярлалаа. Тэгээ таны ажилд өндрөөс өндөр амжилттай хүсье. Бас сүүлийн минутаас танд үлдээ гэж бодож байна. Магадгүй би асуугаагүй те таны хэлхийг хүсэж байгаа зүйл ээж болно. За тэгээд баярлалаа. Тэгээд манай Ховд аймгийн тариаланчдын бас эрх ашигыг хамгаалах аймгийн тариаланчдын холбоо одоо сая байгуулагдлаа. Бид тариаланчдын холбоогоор дамжуулаад Монголын одоо тариаланчдын үндэсний холбоотой нэгт уялдаа холбоотой ажиллах юм зайлшгүй шаардлага байна. За мөн нөгөөтэйгүр тариаланчдын холбоогоор дамжуулаад төр засгийн одоо бодлого шийдвэрийг тариаланчтай хүргэдэг, тариаланчдын одоо дуу хоолойг төр засагтай хүргэдэг, эрх ашигыг хамгаалдаг ийм одоо байгууллага бас байгуулагдаж байна. Тэгээд төрийн зүгээс хүн судалж аж ахуйн газрын зүгээс тариаланчтай холбоотой байгууллага нэгт уялдаа холбоотой ажиллана. За мөн одоо тариаланчдын эрх ашигыг хамгаалах чиглэлээр манай одоо хүн судалж аж ахуйн газар бүхий л боломж олцоод ажиллаад ажиллана. За баярлалаа танд.